Зя, сайн байцгаана уу? Баки байна. Тэгэхээр өнөөдөр би та бүхэнтэйгээ үргэлжлүүлэн реакшн бичлэг хийх болно. Тэгээд миний өмнөх бичлэгний доор зөндөө олон хүмүүс намайг дэмжсэн байлаа. Тэр хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд бас зарим хүмүүс маань мэдэхгүй байх шиг байгаа юм. Нэг хүний комент бас анзаарсан. Наадгагийн нэг ангийг үнэгүй гаргасан болвол бас үзэх үгүйгээ шийдэн штэ. Энд чинь ингээд төлбөртэй байгаад байна гэсэн байсан. Тэгэхээр би байнга нөгөө наадгаа цэг эмэн гэж яриад байсан болохоор хүмүүс дандаа үнэтэй сайтууд дээр гаргаж ийн гэж бас ойлгосон байж магадгүй. Тэрэн дээр бас миний буруу уучлаарай. Бүтэн сая өдрийн орой 9:30-аас NTV дээр үнэгүй ангиудыг нь гаргаж байгаа шүү за. Тэгээд сайтн дээр нь болохоор олон ангийг нь бас шууд гаргаад байгаа юм билээ. Өмнөх 7 хоногт 2 ангийг зэрэг гаргацсан. Харин NTV дээр нэг ангиараа гаргаж байгаа хаа. За одоо шууд реакшн бичлэг рүүгээ орцгоё. Хамгийн ихэнд манай ер нь хүн болгоны мэддэг тэгээд Монголын бахархал болсон Монголц багийнхаа энэ пэйж хуудас руу орсон байна. За тэгээд сүүлийн үед ер нь ингээд бас ийм цахим тоглоом тоглодог залуучууд бүгдээрээ мэдж байгаах манай Монголц баг ер нь нэлээд хэд удаа ялагдсан. Тэгээд ялагдсан болохоор ер нь маш олон комент постууд дээр жоохон монгол залуучуудыгаа муухай доошоо хийсэн тийм комментууд айгүй их байлаа. Жишээлбэл энэ ингээд шууд пэйж руу н ороод хамгийн сүүлийн одоо зургийн доор лүүс гэд ялагдсан байгаа ялагдсныг нь хэлсэн ийм нэг зургийн доор Блиц гэж эгондо идэгдсэн баачка хэрэг алгаа кобра гэж нүүр өгөхөд бүхс өгдөг ямар ч хэрэггүй мажорын дараа шууд хасагдах тоглогч гэл. За яадаг ч гэсэн ингээд техно нэг сайн штэ. За Имзиньо 912-т гадны багуудаас санал ирвэл шууд хүлээж ав ирээд үгээ бо. За ингээд ер нь бол ингээд нэг зөвлөгөөнүүд өгсөн байна те. Ингээд Блиц бол муу байна. Кобраг соль. За ингээд гэхдээ үнэхээр ростер ченж хийхэр болжээ. Техно бол үнэхээр импакт алгаа дуэлээч. За ингээд ер нь бол соль энэ тамирчдыг соль ингээд муу байна гэсэн юм шүүмжилсэн юмнууд айгүй их байлаа. Тэгээд лайк айгүй их дарагдсан байлаа. Тэгэхээр би бас өөрөө ийм тоглоом бас сайн мэдэхгүй. Би ерөөсөө цахим тоглоом одоо утасны компьютерийн тоглоомод тоглодоггүй болохоор бас энэ хүмүүсийн зөвлөгөө нь бас зөвч байж магадгүй те. Би яг эсэргүүцэх гэхээр надаа яг эсэргүүцэх аргумент байхгүй байгаа байхгүй. Гэтэ би нэг та бүхэндээ нэг сонин түүх ярьж өгье зөө. Нэг хятад залуугийн түүх. Их сургуулийн оюутан байхдаа тэр залуу ер нь их сургуульд нь ямар ч хүн тэр залууг бардггүй байсан юм байна л да. Тэгээд тэр залуу өөрөө ингээл мажор гэл энэ том тэмцээнүүдийн бичлэгийг үзэнгүүтээ эдгээр ингэхгүй бол ялахгүй штэ. Яг хэлснээр нь болоодсэн чинь ер нь тэр одоо хамт амьдарж байгаа нэг сургуулийнх нь найзууд энэ энэ ер нь бол бас олон улсын мундаг тамирчин болох залуу. Тэгээ бид нар ч гэсэн угаасаа бүгдээрээ нийлсэн чинь энэ залууг ялч чаддаггүй гэд бас тэгээ ярьж исэн юм байна л да. Тэгээд тэр залуу угаасаа сургуульдаа өрсөлдөгч байхгүй болохоор хотынхаа аврагт орсон гинэ. Тэгээ хотынхаа аврагт орчоод дөнгөж ихнийхээ шатандаа бүр ингээд нэг өрсөлдөгч багийн нэг ингээд одоо өрсөлдөгч багтаа бүр алуулж яана гинэ. Ерөөсөө ялахгүй бүр байнга ялагдаад дөнгөт нь энэ хактай нэтер гэл нөгөө их сургуулийн мундаг залууч нь тэгж жагаад би дараагийн үе дээр энэ багийнхныг яаж хак хэрэглээд байгааг нь араас нь үзэж жагаад мэднэ гэд тэгээд нөгөө PC-нд болж байгаа жижиг тэмцээн л баггүй. Артталт нь ингээд зогсож байгаа харсан чинь нөгөө залуу нь бол ямар ч хак ашиглаагүй айгүй сайн тоглож байгаа. Гэхдээ дараагийн үе дээрээ таарсан нөгөө өрсөлдөгч баг нь бүр тэр манай их сургуулийн оюутныг одоо их сургуулийн мундаг залууг ялсан багийг бүр алж ийн гинэ. Дахиад нэг өөр баг бүр нөгөөх нь бүр төгсөрсөн гарууд байна гинэ. Тэгсэн мөртлөө тэр одоо ялаад байгаа гарууд нь бүр одоо тэр хотынхаа аврагч биш, улсынхаа аврагч биш. Зүгээр нэг хоттой байдаг л нэг баг нэгээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр бас бид нар үзэхэд ер нь бас нэлээд амархан байж магадгүй те. Бас зөвлөгөө өгөх хэмжээний ч юм уу. Эн чинь ингэчүүл ялна штэ. Тэгчүүл ялагдана штэ. Угаасаа энэ ойлгомжтой байлаа штэ. Энэ ингээд одоо гаргаж байгаа тактикууд муу штэ гэж хэлж байгаа ч гэсэн яг бид нар өөрсдөө очиод тоглолт бас ямархуу байх вэ те. Бид нар хажуунаас харж байгаа тэр өөрөө тоглож байгаа би бас яг альнийхэн зөв буруу гэж хэлэх надад бас хэцүү байна. Гэхдээ би бол байнгын монголзыгаа дэмцээр байх болно. Би энэ тоглоомыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ монголзыгаа бол байнга дэмцээр байгаа. Тэгээд хооштой ч гэсэн дэмцээр байх болно. Бичлэгийг сайн ойлгодгүй ч гэсэн ер нь YouTube дээр kickzig.com энэ гэдэг эднээс бас ер нь үздэг юм аа. Тэгээд яадаг ч байсан та бүхэн маань битгий их хатуурхаараа Азаас бол зөвхөн монголзол одоо дэлхийн хэмжээнд тоглож штэ тий.
За дараагийнх нь болохоор манай мундаг найз Намстрай. За энэ хүрлээ ахын бас пэйж хуудсан дээр орсон байлээ те. За энэ 7 хоногийн 5 сарын 28, 29-нд Road to UFC-гийн финалд Намстрай тулаанаа хийх бол Road to UFC эхний шатны тулаануудаа Отгонбаатар Дагисүрнээр хийнэ гэсэн байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр зарим хүмүүс бас бүр сайн мэддэггүй юм шиг байлаа. Одоо холбоодууд айгүй их байгаад идэг те. Тулааны One Championship байна, K1 байна. Тэгээд бас энэ хятадын JCK, тэгээд одоо Солонгосын алдартай болж байгаа Black Combat, тэгээд Dragon House гэл ер нь айгүй их холбоодууд байдаг шүү дээ. Тэгэнгүүт UFC-гийн ер нь ингээд хэр хэмжээний гэдгийг нь бас хүмүүс бас сайн ойлгохгүй байгаад шиг байгаа. Ер нь бол сакс мэддэг хүмүүс бол NBA гэдээ ойлгочиход болно те. NBA чинь одоо дэлхийн хамгийн л одоо шилдэг мундаг гэсэн тамирчид байдаг. Тэгэхээр тим холбоонд одоо тэрэн шиг ийм одоо алдартай нэр хүндтэй холбоонд Монгол тамирчид орж байгаа. Хамгийн ихэнд Батгэрэл авраг маань байсан. Та бүхэн маань мэдж байгаа түүх бүтээж Батгэрэл авраг маань UFC-тэй гэрээ байгуулж тулаануудаа хийсэн маш сайн тамирчин. За тэгээд одоо гарцсан байгаа. Түүний дараа Нэм жаргал бас орсон. Нэм жаргалын дараа одоо энэ Намстрай маань бас Road to UFC-гээс сонгон шалгаруулалт маягийн юмд ороод тэгээд одоо ер нь финалийн шатанда бас орж байгаа. Хэрвээ эндээ ялчих юм бол UFC-тэй гэрээ байгуулахаар болчихсон байгаа. Тэгэхээр та бүхэн маань энэ Premier Sports Network суугаараа бас үзээрэй. Монгол тамирчныгаа үзээрэй. Өнөөдөр манай Намсраа явсан найздаа бас шууд ялаад ирээрэй гэж бас надад хэлэх бас эвгүй байсан. Хитрхийх ачаал өгчих үедээ, хитрхийх сэтгэлийн дарамт өгчих үедээ гэж бодоод найзыгаа ядагч байсан гэмтэлгүй ирээрэй л гэж хэлсэн. Ер нь ялсан ч ялагдсан байсан ч гэсэн энэ залуу маань ийм том тайзан дээр бас өмнө нь ингээд өөр улсуудын хамгийн шилдэгүүдийг ялаад одоо финалд нь шалгарсан байгааг бас та хэд маань ойлгоорой. Тэгээд ялчих юм бол үнэхээр сайн байна. Тэгээд ер нь бол ялчих байх гэж бодож байгаа Намсрай найзыгаа. Тэгээд хэрвээ ялагдах юм бол угаасаа ийм том тайзан дээр ингээд гарцсан байгаа юм чинь бас ер нь хүндлэмээр би бол найзыгаа ер нь байнгын хүндэлж явдаг. Тэгээд Отгонбаатар Дагисүрэн аваргыг бол та хэд маань бас мэдж байгаа. Шанц MMA-ийн тамирчид бас Японд зөндөө олон ялалтыг байгуулсан. Бас Монголын бахархал болсон 3 хүн ингээд явж гин. Отгонбаатар авраг, Дагисүрэн авраг хоёр болохоор одоо дөнгөж Road to UFC-гийнхаа сонгон шалгаруулалтынхаа эхний шатанд явах болно. Тэгэхээр энэс өмнө бас манай мундаг тамирчид бас Road to UFC-д бас орсон. Гэхдээ сонгон шалгаруулалтанда тэнцээгүй хүмүүс бас байгаа тий. Ядагчсан бүгдээрээ мундаг тамирчид байгаа шүү. За тэгэхээр бүгд дэмжээрэй. Дага. За Улаанбаатар марафон Бакийн 21 км-т гүйсэн. Тэгээд ер нь дайжгүй ороод ирсэн байгаа. Нэх ядралгүй орж ирсэн. Илүү хурдан гүйх боломжтой байсан. Гэхдээ яг хаа дараа жил илүү хичээгээд орж ирнэ. За. Дөрөвдүгээр дага. Энэ тамирчныг бүгдээрээ ер нь харсан бах. Кения улсын тамирчин. Тэгээд 42 км-т Монгол улсын авраг болсон. Тэгээд өмнө 3 жил дараалан авраг болж байгаа гэсэн баха. Энэ удаагийн хайгуу жоохон хүндрэлтэй байлаа. Тэгээд маш их салхитай байлаа гэж. Тэгээ ер нь бол маш өөрийнхөө чадлаар хичээгээд ялахын төлөө хичээгээд ингээд барианд амжилттай орж ирлээ гэж. Бол монголчууд маш хүчрхэг болсон байна. Маш чадaltaй болсон байна. Тэгээд эхний хэсэгтэр бол нэлийн хойно гүйж байгаа. Тэгээд сүүлдээ өөрийгөө нэлээд дайчлаад уртл нь гараад ингээд тийм байж магадгүй шүү. Намайг гүйж яхад ер нь салхи нэлээд ширүүн байсан. Тэгээд энэ хүмүүс бас салхи нэлээд бас нөлөөлж байгаа. Байгалийн давагдшгүй хүчин зүйлсийг бас яах ч аргагүй. Тэгээд ер нь гэхдээ энэ бас цагт нь нөлөөлсөн баха. Эннээс одоо гаргасан байгаа амжилтаас илүү хурдан орж ирэх боломжтой байсан байх. Ядагчаас нэлээд ширүүн салхитай байлаа. Тэгээд Монгол тамирчдыг сайжирсан байна, мундаг байна гэж хэлсэн байлаа. Тэгээд би яг энийг үнэн үгүйг мэдэхгүй байгаад байна. Гэхдээ миний сонссноор бол энэ одоо Кения айтер гэдэг Африкийн залуус байгаа сте тий. Тэд нар болохоор одоо нэг ан гөрөөгөө хийхдээ одоо нэг бодон гахаа ч юм уу зэрлэг гахаагийн одоо гидсэнд нэг сум зоо штэ. 1-2 сум зоочлоо. Дөнгөд нөгөө хэд нь давхиад алга болонгууд нэг 4-5 улаа ингээ араас нь гүйчдэг гэсэн. Бүтэн өдөр болдог гэсэн. Ингээд тэр чинь ингээд нэг цус алдаал ингээд гүүгээл янгууд
араас нь дагаж гүгээл ингээл хүнээс солиол нэг нь амраал нөгөөтг нь цаашаагаа гүгээл ингээл дага бүтэн өдөр ингээд ерөөсөө дунд нь энэ амтныгаа амраахгүйгээр ингээд бүр ингээд бахардаж унаад ч юм уу бахардаж унахын цаашаа зүгээр ингээд цус алдсан байгаа болохоор ингээд бас ингээд бид айгүй нөлөөлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт дагаж гүйсээр хагаад тэр адгуус амтныг дагаж гүйсээр хагаад хөтлөн ч юм уу эсвэл бүр гүүхэ болтолно гүүж чадхаа болтолно тэгээ гүүж хагаад ан гөрөөгөө хийдэг гэж сонсч байсан. Тэгэхээр бас манай Монгол хүмүүсийн онцлог бас шал ондоо байгаад байна л да. Бид нар чи адуу малтай байсан. Тэгэхээр эднэрт адуу мал гэдэг байхаар юм байхгүй. Байнгын өөрөө гүүж ирнэ бүх юмнуудаа хийж байгаа. Тэгэд бас тийм болохоор одоо генетикийн жоохон өөрчлөлттэй. Одоо Монгол хүмүүсийн шилбэний булчин болохоор арай богинохон байгаа. Энэ одоо Кenya, Африкийн хүмүүсийн болохоор шилбэний булчин айгүй урт байж идэг. Тэгэхээр тэр нь бас хол гүйлтэнд нэлээд нөлөөлдөг гэж би бас сонсч байсан. Тэгэхээр бас аргагүй байгаах манай монгол залуучууд бол яалчгүй мундаг төвчээртэй. Гэхдээ энэ хүмүүс бүр цаанаасаа ингээд төрөлхийн бас давуу талтай байгаад байгаамаа. Тэгэхээр бас яах аргагүй бас дийлэхэд хэцүү байх гэж бодож байна. За тэгээд ер нь монгол залуучууд маань ойрын үед маш олон амжилтуудыг гаргаж байна. Би од мөндөр үзэх дуртай байхгүй. Гэхдээ яг надад жоохон харамсалтай гэх юм уу санагддаг юм болохоор ер нь ихэнх нь дандаа одоо ингээд байхгүй болцсныхын дараа ярьж байгаа хүмүүс айгүйх байгаад идэг те. Тэгэхээр манайхан одоо байхад нь бас энэ мундаг хүмүүсээ яриад бүгдээрээ бас хүндлээд ингээд тусалж дэмжиж байвал бас яадгийн бэ бас гэж бододгийн ер нь Намсрай тэр одоо Дагис өрн Отгонбаатар гээд маш мундаг хүмүүс байна. Тэр чинь ингээд Азаасаа нийтдээ хэдэн хүн байгаа лээ. Тэгэхэд Монголд 3 сая хүн амтай мөртлөө эндээс одоо бүр 3 хүн Road to UFC-д Намсрай бүр финалийн шатанд одоо бүр гэрээгээ байгуулах гэж байна. UFC-д одоо 3 дахь түүх бүтээсэн одоо UFC-д орох Батгэрл авраг, Нэм жаргал авраг одоо Намсрай маань бас орчих байх. Тэгээд араас нь Дагис өрөө авраг, Отгонбаатар авраг ер нь бол маш мундаг хүмүүс ер нь бас орчих واخа. За 24 наснда Монгол улсын хамгийн анхны залуу хөдөлмөрийн баатар болж байсан Сүрэнжав тэквондогоор 200 гаруй улсын 154 сая тамирчнаас нэг дэргэмлэгдэж байна гэж байна. 154 сая тамирчнаас Монгол улсын тамирчин нэг дэргэмлэгдэж байна гэдэг чинь ер нь та бүхэн боддоо ингээд одоо энэ тэквондо гэдэг чинь одоо Солонгосын спорт байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр манай Монгол бөхөр нэг гадны хүн орж ирэнгүүтээ хамгийн шилдэг тамирчин болчихсон байна гэд одоо бодоод үзтээ тийм мундаг төвчнийх байна л гэсэн үг. Ер нь бол маш гоё мэдээлэл байна. Тэгээд ер нь иймэрхүү мэдээлэл зөндөө их байлээ. Марафон дээр ингээд төрөл бүрийн гоё хувцснууд бас өмссөн байлээ. Төрөл бүрийн юм илэрхийлж байгаа бах. Тэгээд энэ хүн болохоор Доронтой аймгийнх гэлөө. Тэгээд яадаг ч гэсэн нутагтаа бэлэг бариад ингэж гоё гүйж байгаа гэсэн. За энэ хүнийх болохоор би бас яг сайн мэдэхгүй байна. Яадаг ч гэсэн хайртай хүнд зориулаад хайртай их нартай зориулсан юм мэдэхгүй байгаад байна. За ингээд брэнд юу асан байна. Энэ залуу бас нэлээд алдартай болчихсон байсан. Булган аймгийнх гэсэн шүү. Бас зодог шудагтай бас гүйсэн байлээ. Бүх байж магадгүй те гоё биетэй залуу байна. Яадаг ч гэсэн хятадууд бас нэг иймэрхүү юмтай гүйсэн юм шиг байгаамаа. Ийм сэлэм мэлэм барьцсан, ийм зонтог монтогтой. Тэгээд энэ малгайтай өөрийнхөө үндэснийхээ л хувцсыг өмссөн юм уу да. За яадаг ч гэсэн өнөөдрийн реакшн мэдээлэл нэг иймэрхүү байлаа. Тэгээд миний гол энэ бичлэгийг хийж байгаа зорилго болохоор бүгдээрээ Монгол тамирчтайгаа дэмжиж байгаарэ. Тэгээд бидний бас ингээд дэмжлэг тэднэрт зүгээр нэг жоохон дэмжлэг. Бид нар одоо жишээлбэл үзээд ч юм уу заавал мөнгө төгрөг өггээгүй те. Үзээд эсвэл ингээд одоо урмын үг хэлдэг ч юм уу хэцүү байхад нь тэгэх юм бол дараад нь бас ер нь ингээд гэхдээ бас миний дээрийн нэг бичлэгний доор ингээд бас хүмүүс үлдээсэн байсан л да. Шүүмж хэрэгтэй, шүүмж байж иж бас юмнууд хөгждөг юм аа гэсэн байлээ. Гэхдээ ер нь бол шүүмж бол байх ёстой. Тэрийг бол би бас мэдж байгаа. Гэхдээ шүүмжийг бол зөндөө олон хүн өгчих байх. Дасгалжуулагч нар нь байгаа.
Тэгээд бас тэнд хамт бэлтгэл хийж байгаа хүмүүс байгаа. Чи энэ дээр алдчихлаа шүү дээ. Энийгээ сайжруулаач гэдэг ч юм уу. Өөрөө ч гэсэн тэрийг бас мэдчихэл байгаа. Хэн ч хизээч ялагдахыг хүсэхгүй. Тэгээд ядаж байсан та бүхэн маань бас болж өгвөл урмын өгөх гэж байгаарай. Тэгээд тэгэж бас шүүмжлэх хүмүүс бас их байгаа. Тэгээд бас зарим хүмүүс маань шүүмж үг гэж зүгээр муулаад байдаг хүмүүс бас байдгийн юм шиг санагддаг. Тэгэхээр бас ямар ч тийм мэдээлэлгүй тэр хүмүүсийг муулахгүйгээр зүгээр бас шүүмжлэхтэй бас цензуртэй байж байгаарай. Тэгээд ер нь тэгжил хэлье да. Тэгээд бас Монгол залуу гоё тамирчтай дэмжээрээ олон улсад гарахаар залуучууд зөндөө их байна. Одоо энэ залуучууд маань дэлхийд гарсны дараа бас дараагийн үеийнхэндээ зааж өгөх юм зөндөө гарч ирнэ. Тэгээд бас тэр дараагийн үеийн залуучууд маань бас энэ одоо гарсан байгаа залуучуудаас олон юм сурах байх. Тэгэхээр ер нь гой залуучуудыгаа дэмжиж өгөөрэй. Баярлалаа. Тэгээд наадгаа өнөөдөр 9 цаг 30 минутаас NTV телевизээр гарна шүү. Тэгээд бас наадгаа цэгийн мен дээр шинэ анги нь 6 цагаас гарчих байх. Бүгдээрээ үзцгээгээрэй. Баярлалаа.